Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан програм бүртгүүлэхийн тулд та бүхэн HR-цэг, HDC-цэг, Go-цэг, MN гэсэн цахим хаягаар нэвтрэн орно. Цахим хаягаар нэвтэрч ороод бүртгүүлэх гэсэн товчон дээр дарна. Регистрийн дугаар гэсэн хэсэгт өөрийн регистрийн дугаарыг Монгол үсгээр алдаагүй бичиж өгнө. Мөн эцэг эхийн нэр, өөрийн нэрийг алдаагүй монгол үсгээр бичиж өгнө. Овог нэр регистрийн дугаарыг бичсэний дараа болон регистрийн дугаарын эхний хоёр үсгийн хооронд ямар нэгэн зай авч болохгүй болохыг та бүхэн анхаараарай. Дараа нь утасны дугаараа бөглөнө. Бөглөж дуусны дараа мэйл хаягаа алдаагүй бичиж өгнө. Мэйл хаяг нь Yahoo-гаас бусад хаягийг бүртгүүлэхийг та бүхэн анхаараарай. Хэрэв та Yahoo хаяг оруулсан тохиолдолд нууц үгээ сэргээх боломжгүй тул та Yahoo хаягаас бусад төрлийн мэйл хаягийг ашиглаарай. Нууц үг буруу оруулж өгвөл нууц үгээ мартсан тохиолдолд сэргээж авч чадахгүй тул та бүхэн анхааралтай оруулж өгөөрэй. Бүртгэлийн явцад өөрөө нууц үгээ дахин сольж хадгалах боломжтой. Цааш нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн хэсгийг өглөөд бүртгүүлэх товчон дээр дарна. Ингэснээр амжилттай бүртгэлээ гэж гарч ирнэ. Нэвтрэх нэр нь өөрийн регистрийн дугаар байна. Нууц үг таны бүртгэл үүсгэхэд хийсэн нууц үг байна. Нэвтэрч орсноор эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний санд амжилттай нэвтэрлээ. Мэдээллийн эзний зөвшөөрөл гэж хур системтэй холбогдсон учраас ямар ч алдаагүй гарч ирэх ёстой. Зөвшөөрөх товчийг дараад дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах миний мэдээлэл хэсэг рүү орно. Үүн дээр нууц үгээ солиод хадгалах боломжтой. Мэргэжил хэсэг рүү ороод зөвхөн мэргэжил гэсэн багны арын нэмэх тэмдэг дээр дараад талбараа бөглөж өгнө. Мэргэжил хэсэг дээр совилогч дипломын дугаараа оруулж өгнө. Дараа нь тушаалын он сар өдөр, зардлын хэлбэр, төгссөн сургууль, хавсралт хэсэг дээр үндсэн сургуулиас олгосон гарын үсэг тамга тэмдэгтэй дипломыг их хувьас нь сканердаад PDF файл болгоод оруулж өгнө. Ингээд хадгалах товчийг дарна. Ингэснээр танд мэдээллүүд харагдана. Сүүлийн үеийн зарлал мэдээллүүдийг харах боломжтой юм. Мөн зарлал хэсгээс сургалтын зарууд харагдах боломжтой. Мөн шалгалтын зараас шалгалтын мэдээлэл, сул ажлын байр зэргийг та харах боломжтой. Тусламж хэсгээс бүртгэл үүсгэх заавар болон лицензийн шалгалт өгөх бусад бүх төрлийн заавруудыг харах боломжтой юм а. Та бүхэнд амжилт хүсье.